За хүмүүсийг хүлээхээр нөгөө зүүн маань 40 минут дуусах гэдэг учраас шууд бичлэг хийе. За өнөөдөр бүгдээрээ present simple tense гэдгийг үзнэ. За present simple tense гэдгийг яг present simple tense гэдгээр нь хэлээд сурах хэрэгтэй англиар нь. За ингийн одоо цаг энэ гэхээр яг одоо цагаа бүр өсөн зааж чаддгүй зүгээр л тийм болохоор зүгээр present simple tense гэдгээрээ л нэрлэж авах хэрэгтэй. За ямар ч хэлний тол бичиг дээр үйл өгүүд нь байж идэг. За монгол хэлний бүх үйл өгүүд хээ үсгээр төгссөн тол бичгээр өгдөг, унших, ярих, бичих, сонсох, бүхийг харах гэж байж идэг. Англи хэлний бүх үйл үг нь урдаа to work, to speak, to run гэдэг. Тэгээ бүх үйл үг нь to гэдгээр эхлэх гэдэг болохоор бүх үйл үгийн урд to байгаа нь ойлгомжтой юм чинь ингээд тэр үйл өгүүдийн түүгийг хасаад бичдэг. Угаасаа түүг гэдэг түүгээр нь хэлүүлээ бичих юм бол бүх үйл үг T үсгэн дээр орох гэдэг байгаа учраас за тэгээд түүгийг авч хаяад үлдсэний бичдэг. Тэгээд монголоор орчуулах болохоор дандаа хээтэйгээр орчуулдаг. Толгочгон дээр унших, ярих, бичих гээл read, write, speak гэсэн үгнүүд чинь урдаа түүтэй байдаг. Монгол хэлэнд бол ардаа хээ үсгтэй байдаг орчуулахаараа. За тэгээд энэ тойл бичгэн дээр байгаа үйл үгийг тэр чигээр нь хэрэглээд өгүүлбэрт шууд хэрэгжилдэг тохиолдол англи хэл present simple цаг дээр. За тэгээд энэ ямар үед хэрэглэдэг гэхээр шууд одоо энэ write гэдэг үгийг унших гэсэн үг байгаа. Энэ write гэдэг бол унших гэдэг үгийг энэ олон хүнийг заасан we бид гэдгийн ард шууд авчаал тавьчихна. We гэдэг хард write гэдэг үгийг тойл бичгээс харсан чинь унших гэсэн байгаа. Тэрийг we гэдгийн ард авчаал тавьчихгууд унших гэдэг хэн алгараад уншдаг бичдэг. Энэ дэр бол бичих гэдэг үг байна тийм ээ. Write гэдэг бичих гэсэн үг байна. За we гэдэг нь бид гэсэн үг олон хүнийг зааж байгаа. Энэ олон хүнийг заасан үгээр ардаад write бичих гэдэг үгийг шууд авчиад тавьчихгууд бичих гэдэг маань бичдэг болоо өөрчдөг байна. Бид бичдэг. Ямар ч өөрчлөлт байхгүй шууд. За students гэдэг олон хүн байна. Олон хүн байна. Сурагч тэгээд энэ олон хүнийг заасан үгээр write гэдгийг авчиад тавьчлаа. Тэнгүүд write маань бичдэг болол өөрчнө. За монгол хэлэнд юм байхгүй шууд тэр чигээр нь авчиад тавингууд төгсгөл нь өөр утгатай болчдөг. Өөр болдог гэсэн байхгүй зөвхөн англи хэлэнд байдаг байна. Students write every day. Сурагчид өдөр бүр бичдэг гэдэг. За ийм болчлоо. За дараа цааш нь. За ямар ч өөрчлөлт хэрэгэлсэн тийм ээ. За дараа одоо жишээ нь одоо энэ дээр энэ асуух гэдэг үг байна. Одоо бид асуудаг гэвэл яхан we ask гэнгүүт бид асуудаг болоо л бичнэ. Japanese band гэвэл яхан Япончууд бүхий дөггөө тийм ээ. People bully each other гэвэл хүмүүс бие биенээ дээрлэгдэг ч гэдэг юм те. People congratulate each other гэвэл хүмүүс биеиндээ баяр хүргэдэг болоо л өөрчнө тийм ээ. За жишээ нь scientists гэдэг эрдэмтэд тийм ээ. Scientists debate гэхээр яг уу эрдэмтэд мэтгэлцдэг болоо л өөрчнө. Энэ debate гэдэг энэ ask, bully, congratulate гэдэг энэ үйл өгöd ямар ч өөрчлөлт ороогүй. Зүгээр л ганцхан энэ олон хүнийг заасан энэ үгнүүдээ ард ороод ард нь л авч тавьсан. Тэнгүүд энэ маань хээгэр төгсөж үлгүүд маань монголоор хээгэр төгсөж үлгүүд байна. Англиар хэвээрээ бичигдсэн мөртлөө орчуулгатаараа даг гэсэн утгатай болох юм л те. Одоо жишээ нь dogs dig гэл нохонод утаг гэл те. Science discover яхан эрдэмтэд нээдэг илрүүлдэг. За we do up гэл хэлчингүүд бид янзалдаг төвчлөдөг гэл хуурчих нь шүү дээ тийм ээ. За тэгээ араас нь энэ эхлээд хин гэдгээ хэлээд энэ хин гэдэг нь олон хүнийг заасан хин гэдгээ хэлээд дараагаар нь энэ үлгүүдээ шууд ард нь авчил тавьчихгууд тэр орчуулах болохоор дагдаг болол очих нь шүү тийм ээ. Тэрний хараас эхлээд хин авчиад үлгөө авчиад дараа нь энэ a lot well гэдэг энэ үгнүүдээр хэлчих болно тийм ээ. За одоо жишээ нь хүүхдүүд их асуудаг гэж хэлүүлээ хий. Children ask a lot гэдэг юм. Children
children ask a lot гэдэг. Хүүхдүүд их асуудаг гэдэг. Шууд үйл үгийг олон хүний засуугийн ард авч тавил тагдаг доггээд present simple цагийг үүсгэж байна. За одоо тэгвэл тольшиг дараа англи үгэн дээр s нэмжиж болно. Энэ тохиолдолд яах юм? Үүлийн эзэн нэг хүн байх хэрэгтэй. Түрүү бид нар олон хүмүүний ард шууд авч тавьжсэн шүү дээ. Одоо энэ дорж гээд нэг хүн байна үүлийн эзэн. Right гэд бичих гэдэг үлийг хийж байгаа дорж маань нэг хүн байна шүү дээ. Тэгэх юм бол харин бичих right гэдгийг S нэмжээж бичдэг болох нь шүү, тийм ээ. Дорж writes гэхээр дорж бичдэг. Харин дорж дулмаагаа хоёр хүн байх юм бол зүгээр write гэх юм шүү, тийм. The student writes every day. Энэ сурагч өдөр бүр бичдэг. The student гэдэг student маань нэг сурагч байна. Тэгэхээр энэ сурагч нэг сурагч байна. Тэгэнгүүт арталтаа өвлөг маань S авах нь. Нөгөө өвлөгүүд маань дандаа S авч явах нь шүү дээ. За За жишээ нь юу гэх a child альва хүүхдийг асуудаг гэж өгүүлбэр зохиол төлөвлөхгүй. A child asks a lot тийм ээ. A Japanese man Япон хүн альва Япон хүн гэдэг бэнц эстэлхэн шүү дээ. За a person альва хүн congratulates гэстэлхэн тийм ээ. За гэх мэтлэн ингээд нэг хүн байх юм бол энэ үйлгүүдийн ногооноор бичсэн бүх үйлгүүдийн ард S үсэг нэмчих гэнэ тий. Тэгжээж дагдаг дог гэсэн төрөлтэй болох нь шүү дээ. За цааш нь. За одоо нэг хүнийг заасан үгийн артал үйлгээ S-тэй бичээд олон хүнийг заасан үгийн артал S-гүй бичээд шууд талчгээс аваад ард нь шууд тавьчул тавьдаг дог гэсэн утгатай болдго юм байна. Гэт тийм төвшөлтэй болдго юм байна гэж байтал энэ дөрвийг зөрчдөг хоёр хог гэдэг. Жишээ нь I, B, you, та, чи, та нар гэсэн утгатай. Энэ үгийн ард бол S авахгүй. Уул нь B гэвэл нэг хүн байгаа шүү дээ тий. Тэгсэн мөртлөө S авдаггүй дөрөв зөрчдөг. За юу гэдэг нь та нарыг олон хүнийг зааж явах S авахгүй байх нь зөвлөдөө. Тэгтэл бас та чи гэсэн нэг хүнийг зааж утгатай. Энэ та чигээ нэг хүнийг зааж исэн ч гэсэн S авахгүй. Тэгээд you I write, we write гэдэг ингээд явчих нь шүү дээ тий. You write гэл бусад I юугээс бусад бүхэл үг байвал яах вэ? Бусад бүх үгийг ард нь S залхаж явах нь шүү дээ. S залхаж явах нь. За хүн орж ирээд байна уу? За нэг л хүн байна. За цааш нь үргэлжлэе. За тэгэл ингээл үйл үг ардаа үйл үг олон хүнийг заасуугийн ард хിവэрээ тийм ээ. Хിവэр нь нэг хүнийг заасуугийн ард S-тэй болгоод хэрэглэчихээр энэ дараах 5 утгыг илэрхийлдэг байна. Одоо жишээ нь people гэдэг олон хүнийг заасуугийн ард eat, drink, sleep гэдэг үгнүүдийг хэрэглэлээ. Ямар ч өөрчлөлгүйгээр тийм ээ. People eat, drink and sleep every day гэдэг тийм ээ. Тэгвэл энэ чи болж хүмүүс өдөр бүр иждэг, уудаг, унцдаг. За a bird flies гэдэг альва шүү нисдэг. Энэ дээр яаж юм? Дэлхийн хаанчлаас шуул байвал нисдэг тийм ээ. Дэлхийн хаанч үнэн байдаг. За хүмүүс бол заавал иждэг, уудаг, ямар нэг шинэ уудаг, тэгээ шүүн унцдаг. Энэ бол дэлхийн хаанчаас үнэн байдаг. Дэлхийн хаанч үнэн байдаг зүйлийн тухайд хүмүүс тэгдэг үгдүүд ингэдэг шувуу нисдэг мэлхий хараадаг одоо юу гэдгийг могой мүлхдэг энэ тийм ээ сарвчин өсчдөг энэ дэлхийн хаанч л ийм л байдаг юмны тухай ярил одоо ингээл тэр үйл хөдөлгөөний заасуугээ тэр одоо жишээ нь мэлхийнүүдгээ олон доогоор хэлсэн бол үйлүгээ шууд тэр чигээр нь jump гэдэг тэр чигээр нь хэрэгжилж гэнэ шүү дээ тийм ээ. За ингээд
Энэ үүлгийг хэвээр нь эсвэл эс төгсгөлтэй байгаагаар нь хэрэгжилчих юм бол энэ дэлхийн нийтээр үнэн зүйлийн тухай ярихад хэрэгэлдэг юм байна, тийм ээ. За нэгдүгээр утга нь юм байна. 5 утга чинь. За бас нөгөө дэлхийн үйл үг нь хэвээрээ эсвэл эстэй хэлбэр чинь хүний зуршлыг илэрхийлэхэд хэрэгэлдэг байна. Жишээ нь his friends run on Thursdays гэж тийм ээ. Friends гэж найзууд байна тийм ээ. Түүний найзууд нь буруу гараг гүйдэг. Буруу гараг болохоор гүйдэг. Ийм зуршилтай болсон юм шиг тийм ээ. My friend runs every morning. Миний найз өглөө бүр гүйдэг ийм зуршилтай байна. Ямар нэгэн хүний зуршлын тухай ярих юм бол нөгөө үүлүгээ хэвээр нь эсвэл runs гэдэг эсвэлтэй хэлнэ тийм ээ. За тэгэл тэр үүлүгийн урд байгаа хин гэдэг үг маань одоо хин жишээ нь his friend гэдэг түүний найзууд гэдэг хин гэсэн асуултанд хариулт өгсөн түүний найзууд. Энэ нь олон байнгут энэ рааныхаа хэвээр нэргэлжлээ. My friend гэдэг нэг найз байгаа болохоор рааныхаа эстэй хэрэгжилээ. За ингээд хэрэгэлсэн чинь энэ юуны тухай ярьчих. Энэ найзуудынхаа тухай, найзуудынхаа зуршлын тухай ярьчих шээ. Хүний зуршлын тухай ярил тэр зуршлыг заасан үйл үгээ яах юм? Үйл үгээ эсвэл эстэй эсвэл эсгүүл хэлээл хүний зуршлын тухай ярьчих юм шүү дээ. Тийм ээ? Ямар үйл эстэй ямар үйл эсгүй байх уу гэдгээ мэдж байгаа олон хүн ямар нэг юм хийдгээл гэж яах юм? Хэвээр нь үйл үгээ хэвээр нь тавьчихна. Ганц хүн байх юм бол үйл үгээ хард эсний тавьчих. Тийм ээ? За цагийн хуваараар болж байгаа албан байгууллагын үйл хөдөлгөөнийг бас яг өвлөгөөстэйгээр эсвэл эсвэлгээр. These banks гэдэг эдгээр банкуд тийм ээ. Эдгээр банкс these banks гэдэг олон болчлоо шүү дээ. Банкнууд гэдэг. Тэнгүүд ард талд нь орж байгаа close гэдэг үггээ хэвээр нь ирлээ шүү дээ. Banks гэх олон байгаа ч тийм. За 6 цагт таадаг гэж байна тийм ээ. За энэ болохоор the bank гэхээр энэ банк гэдэг нэг банк болчлоо. Тэнгүүд open-ийнхаа ард тэр онгод гэдэг үггээ хард S тавьчих тийм. Тэгэхээр энэ банк өглөөнөөс цагтаа. За энэ юу бол банкнууд 6 цагт таадаг 9 цагт онгод гэдэг заавал нэг албан газар байх хэрэгтэй. Ингээд цагийн хуваараар болж байгаа тухай ярихад болдог юмны тухай ярихад дандаа үггээ хэвээр нь close гэдэг үггүй жишээ нь хэвээр нэргэлсэн байна. Opens гэдэг үггийг S-тэй хэрэглэсэн байна. Яагаад нэг нь хэвээрээ яагаад S-тэй вэ гэхээр энэ banks гэдэг нь олон болохоор хэвээр нэргэлсэн. Энэ банк гэдэг ганц болохоор нь S-тэй хэрэглэсэн. Тэгэл үгэг хэвээрээ эсвэл S-тэй хэрэглэгдвэл цагийн хуваараар болж байгаа зүйлийн тухай ярьдаг байна. За дараа нь 4 дахь утга. Огт өөрчлөгддөггүй. Жишээ нь I staples a lot. Би алим хийдэг. Энэ хүн гинт алим хийдэггүй болохгүй байна. Тийм ээ алим байнга л хийдэг хэвээрээ л байна. За we study in 7th grade. Бид нар 7 дугаар ангид сурдаг. Өнөөдөр 7 дугаар ангид сураад маргааш 10 дугаар ангид сураад нөгөөдөр 1 дугаар ангид сураад тэрний маргааш 3 дугаар ангид сураад ихгүй тийм ээ. Энэ хичээл дуустал яхан 7 дугаар ангид сурдаг гэдгээрээ л байна. Тийм огт өөрчлөгдөхгүй гэж бодож байгаа зүйлийн тухай тэгдэг гэж ярих бол дандаа бас л үүлгээ ийтгэд энэ үүлэг хэвээрээд байна. Яа гэдэг дөрөв төрчдөг үг байна тийм ээ. Тэгдгээр за энэ V гэдэг олон хүнийг заасгүй хаар нэг study гэдэг үүлэг маань хэвээрэл байна. Тэгээ орчуулах болохоор дандаа dog гэж төгсгөлтэй орчуулна шүү дээ. За 5 дугаарт нь нүдний өмнө дараалан болж байгаа үйл явдлын тухай ярих. За жишээ нь ингээд чи яг хараад байж байгаа гэсэн чи ээж чинь comes in гэхээр орж ирээд goes to the kitchen галтгаар руу яваад нүдний чи өмнө гарах ээж ороод ирлээ. Тэгээ галтгаар руу явж ийн. За тэгээ нэг аяг цай аваад тэгээ уурлаа гэж тий. Ингээд энэ нүдний чи өмнө болж байгаа зүйлийн тухай ярих юм бол ингээд үүлгээ энэ ээж чинь нэг л байгаа юм чинь comes гэдэг, goes гэдэг, takes гэдэг, drinks гэдэг ээж 100 үйл хийсэн ч эстэй л байна. Яг л ээж энэ ганц байна тийм ээ. За тэгээд энэ одоо жишээ нь одоо спортын тэмцээн уралдаан болж ивэл яг уу. Тэмцээн уралдаан болж ивэл бүх үүлгэн дандаа нэг тамирч ямар нэг юм хийсэн гэвэл
дандаа эстэй тэр үлүүг эстэй л хэлэх юм шүү дээ. За цаг дуусах гэдэг юм гэдэг шүү. За тэгээ гэрийн даалгавартай шүү дээ. Энд 9 дугаар ангийн сурагчдаар байдаг ингээд нийт 34 л үлэг байна. Заавал цээжлэх хэрэгтэй та нарыг. За энэ 34 үлгээ ашиглаад яг уу бүгдээр нь тэр өгүүлбэр зохиогоод ирээ. Гэхдээ өгүүлбэр зохиохдоо нөгөө 5 утгаа бодно шүү дээ, тийм ээ. Бидний өмнө дараалан болж байгаагаар нэг хідэн үгүүдийг эргэлжиж болно. Дараа нь огт өөрчлөгддгүй зүйлийн тухай ярихдаа энэ 34 үлгээ эргэлнэ дээ. Цагийн өөрөөр болж байгаа зүйлийн тухай ярихдаа аваас энэ 34-өөс л зохион, тийм ээ. За дараа нь яг уу дэлхийн нийтээр үнэн зүйлийн тухай ярихдаа тэгээд энэ 34 үлгээ яг нь үлгээр өгүүлбэр зохионоо. 5 утга үр дээр 34 үлгээрээ ингээд аль болохоор бүх утгаа оруулаад бид нараараа өгүүлбэр зохиогоод тэгээд багшийн чат руу шууд явуулчихоо шүү. За дэвтэр дээрээ бичээл өгүүлбэр зохиочоод тэгээд тэрийг яг хуу шууд миний чат руу явуулчаарай. Тэр дэвтэрээр бичсэн зохиос өгүүлбэрийн зургийг дараал тэгэл явуулчаарай. Чат руу явуулчаарай. Тэгээд за сүүлдээ Teams-ээ сайн өдөр хэрэгэлдэг болохоор Teams-дээр шууд даалгавар тавиал, тест тавиал явна. За тэгээ ганцхан үнтэй. Энэ хэм бэ? Ахрам гэж байгаа юм ярьда надтай. Байна уу? Ахрамга дуураарай. За тэгээ гэрийн даалгаврыг явуулаарай.